За Унгар улс нь Карпатын нам дор газар орших далаад гарцгүй төв Европын улс юм аа. За 2022 оны байдлаар Унгар улсын хүн ам нь 9.6 сая. За газар нутгийн хэмжээ 93036 км². За 1 км² нутагт 105 хүн оногддог юм байна. За нэг хүн амт ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь $18,527. За энэгээр бол дэлхийд 53 дугаар байранд жагсдаг. За хүн амын 81.1% нь христийн шашин янз бүрийн урсгалуудыг шүтдэг. За 18.8% нь шашин шүтдэггүй. 0.1% нь эвдезмийн шашин шүтдэг. За дундаж наслт нь 74.8 буюу 75 нас юм байна. Мөнгөний нэгж нь Унгар форинт. Хүн амынх нь 92.3% нь Унгарууд буюу мажарууд. За үлдсэн 7.7% нь герман, циган, урмын, еврей, словак, хорват, серб үндэстэнүүдээс бүрддэг. Албан ёсны хэл нь мажар хэл, хүн амынх нь 95% нь мажараар ярьдаг. За улсын нийслэл нь Будапештод, тус хотын хүн ам нь одоогийн байдлаар 2 сая гаруй. За Будапешт бол 1873 онд Дунаа морины ирэг дээрх Пешт, Буда, Обуда гэсэн 3 хотыг нэгтгэсний үр дүнд байгуулагдсан Унгарын нийслэл хот юм аа. За дундад зууны үед Унгарын хаан 4-р Béla Буда хотыг өөрийн нийслэл болгосон түүхтэй. Будапешт хотын түүхэн төв нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд багтсан юм аа. За Унгар улс гарал үүслээрээ Европ төв дотроос монголчуудад хамгийн ойрхон ард түмэн гэж тооцогддог. За энэ нутагт манай эртний 450 он гэхэд Хүннү гүрний алдарт Аттила хаан Ромчуудын хөөж Паньоно гэдэг нэртэй байсан одоогийн Будапешт хот бол Хүнний гүрний төв болж байсан түүхтэй. За Хүннү нарын дараа тус хотод аваарууд дараа нь славянчууд ноёрхож байсан. 895 онд Арпад тэргүүтээ Унгарын овг аймагуд Дунаа руу ирж Аквинкум гэдэг нэртэй байсан хотыг Буда хэмээн нэрлэж, за Унгарын анхны улс төрийн төв болж исэн юм аа. За Арпад вангийн 30 Иштван 1000 онд христийн шашинд орж Ромын загалмаатан католик шашныг бий болгосноор мажарууд шүтэх болсон түүхтэй. За 13 дугаар зууны үед монголчуудын байлдан дагуул хүртэл Унгарын бам тус маш их хүчрэгжиж байсан. За мөн Иштван хаантай холбоотой хөшөө дурсгал сүм дугуйн Будапешт хотод маш их байдаг юм байна. За 1361 онд Будаг Унгарын хаан тусын нийслэлээр зарлаж байсан. За 1541 онд Буда ба Пешт хотыг Османы эзэнт гүрэн эзэлсэн түүхтэй. За энэ үеэр бол хот маш их хөгжил цэцгэлт нь унаж хүн амынх нь тоо буурч ихсэн гэж хэлж болно. За энэ хотыг Лотарингийн Чарльзын удирдлагын дор Австрийн цэргүүд Османы эзэнт гүрний ноёрлохоос чөлөөлж Хабсбургийн эзэмшилд нэгтгэсэн түүхтэй. За 1873 оны 11-р сарын 17-нд за Унгарын хааны засгийн газар байгуулагдсан. За мөн Австри улсаас тусгаарласныхаа дараагаар за энэ 3 хотыг Будапешт нэрээр эцсийн байдлаар нэгтгэсэн юм аа. За энэ үеэр хот хурдцтай хөгжиж эхэлсэн. 1896 онд унгарчууд эх орноо эзлэн авсны 1000 жилийн ог тэмдэглэх томоохон арга хэмжээ Будапешт хотод болж байсан юм аа. 19-р зууны дунд үеэс Унгарын төмөр зам хөгжиж эхэлсэн. За Буда ба Пештээс хойд Европ, Вена, Балкан, Карпат хүртэл бүх чиглэлд шумууд нь хуваагдсан юм аа. За тусгаар улс болсноос хойш 1873 онд хотын гудамжуудыг цахилгаан чийдэнгээр гэрэлтүүлж 1887 онд хотод Таранбай, за 1885 онд хотын утас, 1896 онд Европ төвдөө анхны метротой болж исэн түүхтэй. За үзэгчдээ ингээд Унгар улс болон Будапешт хотоор их аяллаа энэ парламентын ордны гадна талаас эхэлж байна. За парламентын ордон бол мэдээж Унгар улсын бэлэг тэмдэг болсон газар. За энд ирсэн жуулчин болгон хамгийн түрүү энд ирдэг. За Дунаа морины ирэг дээр байрладаг энэ Будапешт хотын яг Дунаа морын энэгээр зааглагддаг. За тэгээд Пештийнхаа яг энэ ирэг дээр байрладаг. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан ордон байна. За энэ ордон бол мэдээж 19-р зууны эцэс 20-р зууны их үед баригдсан гэж үздэг. За ингээд 1904 онд нээлттэй хийжсэн ордон юм аа. За тэгээд ингээд та бүхэн бидэнтэй хамт байж Будапешт хотоор аялаараа үзэгчтэй. За Будапештик парламентын ордон Унгарын хамгийн том барилга бөгөөд за бараг 700 өрөө 29 шат 10 хашлагуудтай 1896 онд баригдсан энэхүү ордон тус улсын гол үзмөрүүдийн нэг юм аа. За энд жил бүр хагас гаруй жуулчин ирж үздэг. За барилгыг анх барих шийдвэрийг 1843 онд гаргасан боловч за Унгарын хувьсгал дэгдснээр эдгээрийг 1873 он хүртэл хойшлуулад за Будапешт хотыг нэгтгэсний дараагаар засгийн газар энэ санаагаа биелүүлж ирсэн түүхтэй юм байна. За барилгыг барихын тулд Дунаа мөрний зүүн эрэгт Сичээний Маргит гүүрний хоорондох газрыг сонгосон. За архитектурын сонгон шалгаруулалтын дүнгээр неоготик хэв маягийн шүтэн бишрэгч Имре Штендел сонгогдсон. За уг мастрын бодсноор уг барилгыг 4 талаас нь харж болохоор байрлуулж
бүтээсэн одоо хүмүүстүүд маш их нэрд гарсан гэж хэлж болно. За энэ Будапешт хотыг одоо маш их чимдэг гэж хэлж болно. За тус уралдаанд оролцсон бусад архитектурч бас маш их хувь нэмрээ оруулсан гэж үздэг. За тэдний төслөөр парламентын хажууд Угсаатны зүүн музей, хөдөө аж ахуй ямааг барьсан. За Унгарын парламентын барилгын ажил 1885 оноос 1904 он хүртэл бараг 20 жил үргэлжилсэн. За үүний үр дүнд 268 м урт 123 м өргөн сүрлэг барилга бий болсон түүхтэй. За парламентын орд нь 18,000 квадрат метр талбайг эзэлдэг. За барилгад бараг 40 сая тоосго ашигласан. За энэ төслийн зорилго нь орон нутгийн гар орчуудын авиасыг харуулах явдал байсан тул уг байшиг бүхэлд нь Унгар улсын өөрийнх нь материалаар барьсан гэж үздэг. За барилга угсралтын ажилд хөрөнгө мөнгө бол харамлаагүй. За дотоод заслалт нь ойролцоогоор 23 кг алт 30 мянган шон метрийн сэлбэр бүхий гоёл чимэглэлүүд зарцуулсан байна. Парламентын ордны фасадыг за Унгарын түүхэн томоохон зүтгэлтнүүдийг дурсалсан 90 гаруй байрмал чимэглэсэн бөгөөд за барилга доторх улаан хэвсний урт нь бараг 3 км юм байна. За парламентын хуралдааны 2 танхим байсан. За одоогоо Унгарын парламент 2 танхимтай байхаа болсон тул за 2 дахь хуралдааны танхимыг нь хурлын танхим болгож өөрчилсөн юм байна. За тус танхимыг Унгар Трансильваны захирагчдыг дурсалсан 162 баримлаар чимэглэсэн байдаг. За 2000 оноос хойш ордны доторх парламентын жижиг музейд хааны эрх мэдлийн бэлэг тэмдэг болох очирт таяг, сэлэм, мэдээж эрэг, ариун эртваны титэм хадгалагддаг юм байна. За цаг тутамд 20 минут тутамд түүхэн хувцас өмсөн хүндэт харуулан солигддог юм байна. За Унгарын парламентын барилга нь Будапештийн бэлэгдэл бөгөөд түүний дүр төрхийг бэлэг дурслан зүйл ил захидал дээрээс өргөж харж болд юм аа. За хотын бүх үзүүрийн аялын маршрутанд ордог гэж хэлж болно. За үдэш басны дараа парламентны ордны сэтгэл татам дүр зураг харагддаг. За ордны үдшийн гэрэлтүүлэг Дунаа морны усанд тусах нь түүнийг шидэт сайднад харагдуулдаг. За Унгарын парламентын ордны хөтчтэй аялал бол Баасангаас Ням гаргуудад өглөөний 9-15 цагийн хооронд л болд юм байна. За бусад цагт бол ялангуяа чуулганы хуралдааны үеэр бол жочдыг одоо дотор нь оруулдаг юм байна. За Дунаа морны эрэг дээр 60 хос хуучин гутлнууд, түүхэл, углаашнууд, эрэгтэй эмэгтэй хүүхдийн төмөр ба чулуугаар хийсэн гутлнууд байдаг. За энд бол жуулчид юр бүсийн энэ газар дуртаяа зураг авахулдаг ч гэсэн за эдгээр гутал нь 2005 онд боссон хөшөө гэдгийг бол хүн бүр мэддэг юм байна. За үүнийг бол хүмүүс юутай холбоотой болохыг олж мэдээж тааламжгүй сэтгэлдүүлдэг. За энэ зохиолыг бүтээх санаа нь Янш Ян тоогоод анх төрсөн. За Дюла Пауэр хэмээх зураач уран баримлчаар бүтээгдсэн юм байна. За энэхүү дурсгалын хөшөө нь анхны харцаар хүний анхаарлыг бол маш их татдаг гэж хэлж болно. За уран баримлч өөрийн бүтээлдээ 40 донд өмсөж байсан гутлын загварыг ашигласан. За эдгээр гутлыг хараад иргэдээр тэр үед байсан хүмүүсийг бол тод төсөөлж болохоор харагддаг. За 1944 оноос 1945 онд Унгарын нийслэлд еврейчүүдийг одоо яг энэ хэсэг цаазалж байсан юм байна. За энд хэдэн хүн амиа алдсан талаар албаны их сурвалжид баттай мэдээлэл байхгүй юм байна. За тэднийг энд авчирч гутлаа тайлахыг шаардаж дараа нь гинжээр хооронд нь хүлэн боосон байна. За гэмгүй хүнийг цаазалсан хүмүүс нэг их сум үрлгүй үүнийг шийдэж за нэг хүнийг нэхлээд буудаад за тэгэд гинжлэгдсэн хүмүүс мэдээж өгсөн хүний араас усан дунснаар эдгээр хүмүүсийг ингэж цаазалсан түүхтэй. За Будапешт хотын еврей хүн амын дийлэнх нь за энэ Будапешт хотыг эзлэхээс өмнө 250 мянган хүн байсан боловч за Будапешт хот одоо дайны дараагаар бол баг еврей хүн байхгүй болсон гэж үздэг. За Будапештэд олон еврейчүүдийг аварсан Шведийн дипломатч Раул Вайленбергийн тухай алдартай түүх байдаг. За хожим нь хотыг улаан армийн бүсэлтэнд оруулж за бүсэлт 108 хоног үргэлжиж хотын төв дүүргүүд тулдааны үеэр балгас болж исэн түүхтэй. За 1945 оны 2 дугаар сарын 13-нд зөвлөлтийн цэргүүд Будапешт руу дайрсан. За довтлооны үеэр Германы цэргүүд Дунай морны бүх гүүрнүүдийг дэлбэлсэн юм аа. За үүний зэрэгцээ гүүрэн дээр олон 10 хүн явган зорчигчд болон тээврийн хэрэгсэл таранбайн зорчигчд нас барсан. За энэхүү тэмцэл дуусны дараа Будапештийн
бүх барилгуудын 4/1 сүрсэн. За энэхүү тулдаанд 38,000 орчим хүн амь өргөцсөн түүхтэй. Тийм байна. Яг ямар ч хэмд одоо нэг тийм өтгөн шилтэй. За Унгар улсын үндэсний хоол гуляш идэх гэж сууж байна. За гуляш бол ингээ амтын амсгаар зэрэг юм өтгөн гоё шилтэй. Тэгээ махан юм 2-3 махтай юм байна. Тэгээд юутай төмөстэй. Тэгээ ийм том гурилттай юм байна. Тэгээ ер нь бол амтны хувьд бол үнэхээр гоё юм байна. Шүлэн айгуу гоё тийм нэг өтгөн боошин шүл шиг амт юм байна. Тэгээ ер нь гурилтаа бид Унгар улсад байх хугацаанд ер нь дандаа энийг гуляш авч иднэ. Үнэхээр гоё амттай юм байна. Гуляш идчихэд 2 дугаар хоол идэж байна. За энэ 2 дугаар хоол нь болохоор энэ галууны шарсан мах авсан байхгүй юу? Тэгээд энэ галуу энэ юу төмсийн нухаш байна. Тэгээд ингээд жимснүүд варианттай байгаа байхгүй юу? Тэгээд энэ соус нь чум юуны соустэй амсч үзнэ. Тэгээд ерөнхийдөө бол энэ Австрид бас явж байхад юм байсан. Ер нь энэ багтаа хоол нь 2 дугаар хоол нь дандаа ингээд жимстэй байдаг. Prosecco? Sorry, only one, There you go. for each guest. Sorry about that. Hello there. Oh, okay, yeah. There you go. Okay. Prosecco. Okay. За ингэж нөгөө Будапешттэй дотор ингэж 1 цагийн дунаа мөрөн дээгүүр аяд байт юм байна. Усан хугацаар тэгээд бид гуруулаа явж байгаа. Нэг хүний нэг Монгол мөнгөөр 35 мянгаар ингэж одоо орооны 6 цагаас 6 хэдүүлээ 6:20-аас 7:20 хүртэл чи яг ингэ Будапешт хот ингэ гэрэл насаад тэгээд энэ олон хөөгнүүд нь гоё гэрэл гээ насаад их гоё үзлэнтэй харагддаг юм байна. Ер нь орж иж байгаа хүн болгонд ингэ бас нэг юм коктейл вино гэдэг юм байна. Тэгээд та бүхэн энэ дээрэл бас энэ усан хугацаар яваад дунаа бүрэнтэй болох хэрэгтэй биш үү?
энэ шар таран байна сууж үзсэн. Угаасаа ингээд хотын гадагш явж байгаа болохоор тэгээ сууж үзэхээ явж байна. Christina's in the kitchen, Mary's bagging by her side, waiting for a long time. Ичээд богоноор явдаг. Харин хот дотор богоноор явдаг. Будапешт хотоос 130 км-ийн зайд байдаг Игэр хотод ирлээ. За Игэр хот нь Унгарын хойд хэсэгт орших Буг Матра нурууны өмнөд ингэрт орших хот бөгөөд за Хэвээс мужийн засаг захиргааны төв юм аа. За 50 гаруй мянган хүн амтай энэ хот нь халуун аршин мөн түүхэн барилгууд түнчлэн Игэр үхрийн цус хэмээх улаан дарс үйлдвэрлэлээр алдартай. За Игэр бол католик шашны хамт ламын төв юм аа. За хотын хүн амын дийлэнх нь католик шашинтнууд, протестант, евдейчүүд бас байдаг. За Игэр хотын хамгийн алдартай үзэр бол за хүмүүсийн ирдэг газар бол Гоо бүсгүй хөндөй гэдэг газар байдаг. За энэ бол хотын захад байдаг нам дор газар бөгөөд энд 200 орчим дарсны зойр байдаг. За бид Игэр хотын халуун аршааны болон бусад сонирхолтой газруудаар зочлохын өмнө энд зочлохоор шийдсэн юм аа. Нөгөө вино үйлдвэрлэлээр алдартай. За Унгарт одоо ирсэн хүн бол заавал энд ирж ийн вино үйлдвэрлэлтийн талбайгаар нь ороод тэгээд энэ винонуудыг амсч үзэх энэ дегустац хийдэг энэ аюул олон газрууд юм. Одоо энэгээр орж явж байгаад энэ Унгар үндэстний одоо энэ Курташ Калас гэдэг нэг юм яг хийж байгааг нь харлаа. Тэнцэнэ ингээд эсгсэн хурлаа ингэж ороож байгаа тэгээд энэ юун дээр цогон дээр ингэж болгож байгаа. Тэгээд энэ янз янзын амтлагатай байна. Дотор нь одоо ингээд алим жимс тэгэл эсвэл одоо хүмүүсийн дуртаагаар одоо сонгуулт юм байна. Шоколадтай, мактатай тий. Тэгээд амс үзэхэд сая 3 ширхгийг авчлаа. Тэгээд энэ хийж байгаа айгу сонирхолтой харагдаж байна. Тэгээд дотор алимтай, алимны юутай өөрөө дуртай болохоор. За тэгээд ийшээгээ ингээд юуны усан үзмийг энэ хар усан үзм гэж яддаг шүү дээ. Улаан гэж ярих бах та. Тэгээд тэрийг ингээд ийшээ хийцэн байна. Тэгээд энэ цаанаа энэ үйлдвэртэй ингээд шууд эн чинь виноныхоо үйлдвэрлэлийг явуулж байна. Хамгийн нэртэй юуны үхрийн цус гэж нэрлэдэг тийм Игэрийн үхрийн цус гэж нэрлэдэг тийм улаан вино юу цагаан вино хоёр бас айгүй алдартай юм байна. Тэгээд тэрийн сая амсч үзэхэд нэг нь авчлаа. За тэгээд энд ингээд энэ цаана үйлдвэрлэлийн процесс нь явагдаж байна. Тэгээд энэс нь ингээд би амсаж үзэхэд бол сая одоо талбайгаас нь авчирсан гэсэн. Айгуу гоё амттай. Гоё чөлөг. Вау, шууд амсаад үзчихсэн. За дарсны зойр нь хоорондоо ойрхон том тойр хэлбэрээр байрладаг бөгөөд за голд нь ногоон цэцэрлэг төрөлн байдаг юм байна. За эдгээр дарсны зойрууд нь эрт дээр үед бий болсон том урт агуунуудад байрладаг. За энэгээр гүн зойронд бол мэдээж температурын хувьд 12-аас 15 градус өвөл зөнгөө байдаг юм байна. За энэ нь бол мэдээж дарс боловсруулахад бол маш их таатай нөхцөл юм байна.
За говсгийн хөндийд нутгийн усан үзмийн сортоор төрөл бүрийн дарс үйлдвэрлэж хадгалж борлуулдаг юм байна. За бүг уулын нарлаг ингэр дургадаг усан үзмэр хийсэн эгээр дарс нь өөрийн гэсэн өвөрмөц амд үнэртэй байдаг юм байна. За нутгийн хамгийн алдартай улаан дарс бол Игри Бекавер бөгөөд за Европын холбоонд Игри Бекаверыг албан ёсоор бүртгүүлж зөвхөн игээрийн бүсэд хамааруулсан юм байна. За улаан дарсны бухын цус хэмээх энэ юр бүсийн нэрийг Унгарын яруу найрагч анх 1846 онд өгж ирсэн юм байна. За гэхдээ энэ нутгийн хар улаан дарсыг дундад зууны үед ч ингэж нэрлэдэг байсан гэж нутгийн хүмүүс ярьдаг юм байна. За нэгэн домогт өгүүлснээр Османы айрам игээрийн цайзыг бүслэх үед түүний хамгаалагч цэргүүд ядаргаагаа тайлхамдууд маш их энэ улаан дарсаа ууж байсан юм байна. За мэдээж тэдний сахал хувц бол маш аимшигтай улаан цусаар урссан бахыг хараад цэргүүдийн дүр төрх османуудыг маш их айлгаж байсан бөгөөд за османчууд цайзыг яаж байлдаад авч чадаагүй юм байна. За ингээд тэд Унгар цэргүүд бухын цусыг ууж байна гэж бодож байсан юм байна. За османчууд энэ цус дундаа нь ид шидийн хүч зоргийг өгдөг гэдэгт итгэхэд цайзыг авч чадаагүй зүхтаасан гин шүү. За үзэгчтэй ингээд эгээр хот бол мэдээж эрг хамгийн их Унгар улстай мэдээж маш их түүхтэй хот нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ усан үзмийн одоо Виноногоор алдартай. За энд бол мэдээж 200-аад ийм жижиг хувийн болон одоо том аж ахуй нэгжийн ийм хувийн усан үзм ургуулдаг юм газар байдаг юм байна. Бидний очдог үзлэнд бүсгүй хөндөй гэдэг газараа одоо хүмүүстэй ингээд амталгаа хийлгээд тэгээд зардаг юм. Яг тэр хавьд очиод ингээд үзэхэд ерөөсөө битүү. Ерөөсөө ингээд нэг амталгаа хийдэг газрын гадаа очиход ерөөсөө ингээд шууд Виноных нь үнээр хурц үнэртдэг. За яагаад энэ юутай холбоотой вэ гэхээр одоо бол энэ Игэр хотод энэ 11 сард 3 дугаар ургацаа хурааж авсан байгаа. Тэгээд мэдээж энэ цаг агаар сайхан болохоор зэрэг энэ газруудад бол ер нь жилдээ 3-аас 4 ургац сураад юм байна. За тэгээд хамгийн сүүлчийнхаа ургацыг хурааж байгаа. Тэгээд ийм жижигхэн улаан хөрөн өнгөтэй. Тэгээд энэ бол улаан Виногоор бол маш алдартай. За Будапешт хотоос бол нэг цаг гараа яваад ирж болно ийшээ. За тэгээд цаг гараа яваад богоо явна, автобус явна. За тэгээд таксигаар явж болно. Гэхдээ бол машин түрээс ч бас их зүгээр юм байна. За 12 мянган форинтоор явж ирд юм байна шүү. Тэгээ энд бол мэдээж халуун харшаан байгаа. Энэ олон одоо Виноны амтлагааны газруудаар явж нэг өдрийг өнгөрөөгөөд сайхан амталж үзээд өөрөөсөө гоё винонууд авч ууж өдрийг цагийг өнгөрөөд юм бэ нэр нь жуулчаад. За эдний энэ усан үзм нь одоо дэлгүүрт үнэтэй байдаг юм жижиг хүрэн усан үзм байдаг шүү дээ. Тэгээд амт нь айгуу тийм маш их чихэрлэг юм байна. За тийм ч учраас энэгээр хийсэн вино тийм нэг айгуу гоё амтлаг өөрийнхөө 9 жорын юм нэмэгдэл их хийдгүү. За яг өөрийнхөө нь хийдэг экспертийн нэмэгдэл ерөөсөй байхгүй гэж шүү үзэгчтэй. За бид Игэр Залог хэмээх жижиг тосгонд очсон. За энэ Игэрээс ердөө 10 км зайтай байдаг. За энэ бол Туркийн Pamukkale, Америкийн Yellowstone үндэсний цэцэрлэг түрээлэнтэй маш адилхан Европ дахь цорын ганц том давстай толгод байдаг. За дэлхийд дээр ийм байгалийн үзэсгэлэнт газрууд ердөө 3хан байдаг гэж хэлж болно. За Игэр Залокийг Унгарын Pamukkale гэж нэрлэдэг. За энэ бол маш алдартай аршаан сувил юм аа. За яг хажууд нь халуун аршаан бүхий Salaris Resort Spa хэмээх очид уудал байрладаг. За энд бид 3 цаг байрласан юм аа. За энд эргэн тойрон дахь байгаль нь гайхалтай үзэсгэлэнтэй хөндий өтгөн аймуудаар бүрхэгдсэн Буг Матра хэмээх уулсаар хүрээлэгдсэн байдаг. За мөн бод байгалийн гайхамшиг юм аа. За Игэр Залокийн давстаа толгод ашигт матмалаар баялаг өвмөц дулаан уснаас гадар дээр нь давстаа таг үүссэн гэж хэлж болно. За энэхүү эмчилгээний аршаан 400 метрийн гүнээс ориглон гарч за энэхүү хүрхрээг олон жилийн турш одоо бий болгосон гэж хэлж болно. За дээрэс нь уур гарч хөхөр үнэртэн. За ер нь усны халуун 65 градус орчим байдаг юм байна. За Игэр Залог хотод 2 аршаан байдаг юм байна. За анхны мэрийг 1961 онд газрын тос хайж байх үедээ санамсаргүй байдлаар олсон бол харин энэ 2 дахь аршаан сувлыг 26 жилийн дараа олж илрүүлсэн түүхтэй. За эдгээр ус нь эмчилгээний шин чанартай бөгөөд энд хөхрийн усны ангилд дэлхийн хамгийн ашигтай усны нэг чимэх тооцогддог аршаан байдаг юм байна. За энэ олдсон булган дэрэг Salaris Resort гэмээр энэ аршааны
бүхий зочид буудлыг барьсан юм байна. За энэхүү зочид буудалд орчин үеийн томоохон спа цогцлогор бий болсон. За үүнд гадаа болон доторх 17 усан сан, сауны ертөнц, жакузи, хүүхдийн усан гулгуур, за усан сангууд багтсан. За өрөөний үнд нь саунаас бусад энэ цогцлборын ашиглалт багтсан байт юм байна. За хэрвээ аялын зорилго чинь өөрийн биеэ нөхөн сэргээх, эмчлэх, за мөн амрах бол та энд заавал саатах ёстой газар байна шүү. За зочид буудал нь хөнгөлөлт, тусгай санал бүхий урамшуулбал байнга зохион байгуулж идэг. За үүнийг та booking.com руу ороод харж болно. Олон амрагчид нь Эгэр залуукийн за өөр зочид буудлуудад байрлаад зөвхөн спа цогцлборт төлбөртөө ордгоо. За энд байрлах юм бол зочид буудлынх нь үнд аршаанууд нь үнэгүй, за бүх юм дотроо үнэгүй байдаг учраас одоо мэдээж хэрэг байнгын хүнтэй байт юм байна. Унгарийн Памуккале харагдаж шүү. Ер нь бол энд өөрөө нь ерөөсөө олддоггүй юм байна. Бид нар бүр ингээд 7 хоногор хайгаад олдохгүй байна. Үнийн хувьд бол зарим үедээ хямдарсан үедээ ингээд бүр 80 евро хагцаад өглөөний хоол молтоо тэгээд ингээд энэ чинь 24 цаг энэ юунд ороод байж тийм ээ. Тэгээд даанч ерөөсөө нэг өдөр ч олдохгүй байна. Тэгээд энийг ингээд нөгөө тэр нөгөө нэг байж байгаад хямдрал зардаг юм. Тэр хямдралын бус үеэрээ бол ерөөсөө 120 евро мороо юм байна өдрий. Гэтэ бол үр хүүхдэд дагуулад Унгар улсад ирвэл яг хөө ингээд амралтанда мөнгө төгрөгөө зориулаад ирэх юм бол энд бол сайхан амралтыг өнгөрнө шүү дээ. Манай зочид буудлаач айгүй үнэтэй л байдаг шүү дээ. Тэрж энэ. Тэгэхээр энд бол нэг 120 еврогоор энэ юм гоё халуун аршаанд орно гэдэг бол үнэхээр дажгүй үн гэж би бол бодчих. Та бүхэн заавал энд ирээрээ. За ингээд Игэр хотын Сааларс Resort гэдэг энэ газар ирээд за ерөөхдөө гаднаас ирсэн хүмүүс ингээд шууд мөнгө төлөөд энэ сайхан дотор бассейнд нь суугаад энэ олон төрлийн аршаанууд нь суугаад за дотроо бол одоо хідэн ч өрөө байгаа. Релакс хийдэг одоо маш олон тооны өрөө байна. За тэр өрөөнүүд дотор бол ерөөсөө бүх төрлийн температуртай уснууд тэгэл янз янзын массажны процедуртай энэ дээрээс гоождог уснууд за тэг хүүхдийн тоглоомын газар мазаг яваад танахгүй за би тэр 3 цагаар авсан. Тэг 3 цагаас авсан байхад цаг ерөөсөө өнгөрчихлээ одоо тэгээд нэгэнт ажлаа ингээд зохицуулсан болохоор за тэгээд та бүхэн энэ дээр ирэх юм бол заавал энэгээр орох ёстой газар нэг тэгээд Туркийн Памуккалетай яг ижилхэн энийг бол Унгарийн Памуккале гэж нэрлэдэг юм ээ. За энэ бол ялтчгүй яг энийхүү хэсэгтээ нэг юм мөсөн уушиг юм хийцэн. За энэ бол энэ доороос гарч ирж байгаа энэ минерал энд байгаа одоо минералтай юуны аршааны их усрыг энд нэг юм уул шиг юм болгоод тэгээд эндээс нь ингээд юунууд гаргаад турбаанууд гаргаад усын урсгалсаар байгаад энэ ингээд нөгөө хими олон бодисууд нь ингээд давс ихтэй минерал бодис ихтэй болохоор ингээд яг харахад бол холоос харахад бол бас л ийм мөсөн уул шиг харагддаг юм байна. За ингээд энэ сайхан мөчийг та бүхэнтэй ингээд өнгөрөөлөө өнөөдөр маш их баяртай байна. Oh my gosh. За ингээд бүтэн 3 цаг янз янзын аршаанд ороод янз янзын бассейн цэлээд энэ бүх гоё юмнууд нь орж сайхан алжаалаа тайлахад ердөө 7500 форинт буюу Монгол мөнгөөр нэг 65000 төгрөг болж байна. Тэгэхээр хүүхдүүдэд авчираад энд ингээд бас нэг амралтаа өнгөрүүлвэл бас айгүй зүгээр. Яг гэвэл энэ аршаан нь ерөнхийдөө хүний биед айгүй сайн нөлөөтэй гэсэн. Одоо арьсны өвчтөй хүмүүст бол маш сайн нөлөөлдөг. За тэгээд нэг нурууны өвчтөй одоо нэг тулгуур эртний өвчтөй хүмүүст бас маш их сайн гэсэн. Тэгээд ерөнхийдөө сайн асууж байгаа. Тэгээд энд ирж амраараа үзчихтэй гоё юм биш үү? Тэн Унгар улсын яг одоо Будапешт хотоос нэг 130 км газар
Хогшоо өслөд явж байна. Тэгээ ерөнхийдөө бол зам нь их гоё юм байна өө. Дандаа юм хурдны замтай гэж хэлдэг те. Хурдны замтай тэгээд 110-аас 80-110 км. Тэгээ хүмүүс ер нь 110-таа явж байхад нэлээд давтдаг юм байна. Зам бол айгүй сайхан юм байна. Зам хоёр урсгалтай юм сайхан замтай. Тэгээд эгээр гээд гоё сайхан хотод очичоод явж гин тэг. Энэ шоколад шүү дээ. Метродод явж байгаа шүү. Circa manche gioventù.
За үзэгчдээ бид Унгар улсын түүхтэй мэдээж бүр үнэн сашгүй холбоотой гэж хэлэх юм уу да. За энэ Будагийн цайз дээр ирсэн байна. За энэ цайз бол мэдээж 1241 онд хамгийн анх үүсэн байгууллагатай монголчуудын довтлогоноос энэ Будагийн хамгийн өндөрлөг хэсэг дээр хамгаалж барьж ирсэн түүхтэй. За энэ Будагийн одоо энэ цайз, за энэ Будапешт хотын энэ голын эрэг хавцаа, за Андрушагийн талбай энэ гурав болол нийлээд одоо дэлхийн соёлын үед багтсан байгаа. За энд ирсэн жуулчд бол хамгийн түрүү энэ Будагийн цайз дээр ирж хотыг үзэж эхэлтгээ. За ингээд өнөөдөр энэ Будагийнхаа цайзтай танилцах боллоо. Тэгштэй ингээд Будапештийн хааны ордон байдаг цайз дээр ингээд гарч ирээд за Буда Кастл гэдэг энэ бол маш их нэртэй цайз. За энэ дээр гарч ирээд явжсэн чинь нэг Монгол дээлтэй хүн харагдаад өөр ирэхгүй нүдэн тусаад сайн байна уу гэсэн чинь Монгол хүн байж таарлаа. За тэгээд энд бас их сонирхолтой уулзалт хурал болсон юм байна тий. Энэ дээр нь яг сая дуусчин 2 хоног өчигдөр өнөөдөр 2 Хүнүүгийн их эзэнт гүрний тухай бараг 6-7 орнуудын хамтарсан тийм хурлыг энэ Унгарын мажар судлалыг үндэснийг судлах хүрээлийн зохион байгуулад манай Монголоос одоо бараг 6-7 эрдэмтэн археологийн одоо хүрээлэнгийн захирал Иргэзэнгээс гулаад одоо манай нэрт археологч Эрдэнэбаатар профессор эдгээр бүгд ирээд тэгээд сая яг илтгэл дуусаад сая 2-3 цаг дуусаад эдгээр сая музей үзэх гээд яваад би тэгээд нэг Унгартай яриа зогсчихсан чинь нэг юм та надад гэрнэ гээд Монгол хүн үү гэдэг. За үзэгчтэй нэр алдраа танилцуулж байгаа. Би бол одоо Гамбудлаг намайг одоо өвөгчүүд бол Монголын эрдэнэтэд Унгар Гамбаа гэдэг нэрлэдэг дээ тийм хүн. Би энд бол одоо 30 хэдэн жил амьдарч байгаа хүн. Өөрөө бол одоо уран зохиолын түүхч, дуун хөрвүүлэгч буюу одоо мажарын уран зохиолыг монгол хэл рүүгээ хөрвүүлдэг. Эвх тийм ухаантай байгаа юм нэг тийм хүн. Тэгэд энэ одоо олон эрдэмтэд ирсэн юм байна те. Тэгээ ерөнхийдөө тэгвэл энэ та одоо мэдээж эрдэмтэн хүн байна. Энэ Будагийн одоо цайзын тухай одоо манай Монгол цэргүүд ирээд эзэлж ирсэн түүхтэй шүү дээ тий. Тэгэхээр та энэ тухай нэг эрдэмтдийн ярьдаг судалгаанаас нь ярьж өгөхгүй юу? Яг боддоор нь. Ерөнхийдөө бол одоо энэ ингээд дунаа мөрөн харагдаж байна бид нар одоо ингээд. Яг одоо энэний цаатал бид нар чинь бол одоо зүүн баруун талд нь байж байна. Будаа нь бол баруун талдаа хотынх нь энэ Пешт нь бол зүүн талдаа байдаг. Дунамөрөөр Чанга хойноос яг уршаага манай Сэлбийн гош ингэж хотоо баруун зүүн болгож хавааж урсдаг. Тэгээд одоо 1241 оны Батхааны довтлогооны үеэр юу болсон тухай одоо миний багш одоо хард орж гэж одоо нэрт Монгол эрдэмтэн одоо Эренчин гуан хүүргэн одоо миний багш юм. Өөрөө энэ дорн дахны судал одоо Унгар уран зохиолоор төгссөн. Тэгээд тэр багш бол одоо оюутан байхад ярьдаг байсан юм. Эндээс одоо харагдж ийн үгүй тэнд нэг тэр цагаан үнэ. Энэний цаатал ингээд ерөнхийдөө бол тэр 1201 онд ингээд энэ мөрний цаад хэсэг бол ингээд битүү ой шугай байсан байгаа. Монголууд өвөл 4 сарын хавцаа бол энд довтолж ирсэн байд. Энэ мөрөн гүртэл яваад тэгэхдээ их хүүтэн өвөл байгаад энэ их том мөрөн бол ингээд хөлдсөн байсан гэдэг. Тэгээд манайхан ч одоо зангийн мэдхгүй гол учраас бас байдлыг хараад хүн гарах нь гэсэн чи ерөөсөө гарахгүй. Тэгээд ингээд хэд онцны дараа нэг тийм айхтар зэрэглэн ухаантай нэг цэргийн дарагж анжин нэг мэрэгэн арга олсон байгаа. Бастай хэлээгүй ерөөсөө юу яа. Зөвхөн нэг ишээ явж байгаад нэг жижигхэн мал олъё. Бярууч юм уу ямаа олоод тэр чинь ингээд нэг 3-4 метр бол ингээд ахад арай цөмөрчөөгөр хүй явхад бол цөмөрхөрг байсан. Тэнд нь аргамжаа тавьчих гээд. Тэгээд аргамжаа тавьчаад цаашаага буцаа дээр юурууга нугдчаад холоос дурандаад энэ баруун талаас ч бас Унгар дурандаад байгаа шүү дээ. Юу болж байгааг энэ цаадлын зэрэг тав. Тэгсэн чинь тэгээ шүн болоод янгууд нь энэ эндээс нэг нөхрийнхээ шүлсэнд гойж тэнд байж байгаа нэг мал харагдаад тэгээ шүн нэвчээд тас харахгүй болсон агуур гарч нөгөөдхийг хулгайлж авангууд нь манайхан да битүү хүлцсэн байна гэдгийг мэдээд
Тэгээд маргааш нь одоо довтлоод одоо энэ мөрнийг гатлалсан гэдэг. Тэгээд нөгөө дорж өгшөөл инээд юм гэх юм. Монголууд Унгарууд өөрсдийнхөө одоо шуналтаа зангаасаа болж иж одоо танаа монголууд эдлэгдсэн юм гэдэг. Тэгээд энэ зайзыг одоо эзлээд ингээд цаашаа энэ дунаа мөрнийг өгсөө дийшээгээ ингээд баг 2 сар тэр хойшоогоо эстрогомыг томат материалууд гэж явсан түүхтэй. Хаана нь бол энд 4-р Бяла гэдэг нь бол монголуудыг давтлах сургаар зүхтаа явуулсан байсан. Энэ ордноо хаяад аавсаар бүр тэгээд ингээд тойрж ингэж яваагаад одоогийн Хорватын нутаг буюу Адриатын тэнгисийн нэг иргэдээр тэнд очиод бүгэж байсан. Тийм л түүх байгаа юм да. Тий. За тэгээд энэ алдартай одоо хэрэм цайз маань за ерөнхийдөө бол одоо бол ингээд жуурч зориулаад маш гоё засаж янзлаад тийм ээ. Маш их олон дотор сэргээгдсэн юм байна тийм ээ. Тэгээд ерөнхийдөө бол энэ 2010 оноос хойш одоо Унгарт бол одоо баруун төвийн буюу одоо консерватив нам одоо төр бариад бараг 12 жил болж байгаа. Тэрнээс хойш бол эднийх бол нэг том үйл ажиллагаа явуулсан байдیں۔ Энэ засаг бол өвгдийнхөө одоо үлдээсэн ямиг өөдөн татаж хүн шиг байлгах гэдэг одоо тэрийг ерөөсөө ингээд арчиж авч хойч үедээ үлдээхгүй бол энэ ингээд чинь өмнө дандаа социалист бол либерал үзэлтэй хүмүүс нь дандаа прогрессив буюу дэвшилт үзэлгээд хуучин юм бол ерөөсөө хамаагүй хуучны юм гуйл болно гэдэг шиг ингээд хаяад юм чинь тийм учраас энэ засаг төр барьсан нөхдүүд бол ерөөсөө үндэстэн нэг тийм унгар хэлээр нээр гэдэг нэг юм байгаа юм. Үндэстний хамтын ажиллагааны систем буюу тогтолцоо гэдэг ямыг 2010 онд төрд гарахтаа ард түмэнтэй гэх тийм гэрээ маягийн байгуулад бүх үндэсний унгар үндэсний одоо хамрагдах болгоныг сэргээж одоо энэ самт хяндлаа. Тэгээд одоо энэ том хааны ордон энэ бол одоо ингээд яг Ренессансын үед буюу Матиаш гэдэг хаан одоо байсан 1500 гэдэг он Коромнос буюу тэрний одоо символ нь тийм хар хэрэг. Тэр хааны үед бол энэ одоо энэ хааны ордон Европын одоо хамгийн сайн шилдэг бүх эрдэмтэд энэ дэр цуглаж бүтээлээ хийдэг байсан. Матиаш хааны үед, Ренессансын үед одоо жинхэнэ одоо хөгжлийнхаа юунд хүлээд асар баян одоо Европын асар том баян номын сан одоо энд үүссэн жишээтэй. Тэгээд энэ юугаар гарангууд цаана тэр Матиаш хааны нэг сайхан өгшөө байгаа. Одоо бол энэ C хэсэг тэрний нийтийн цааталт нь А, Б ингээд нэ D, X юм гэдэг. Энд бол одоо Будапештийн түүхийн музейн дотор байна. Энэ бол үндэснийх нь галерей. Маш их сайхан өндөр цуглуулгатай одоо алдартай бүх Унгарын том нэрт зураачд бол энэ бүтээл энэ бүгд би үнсэн оригоор. За та Монголд ер нь бол амьдрахгүй одоо эндээ л ер нь амьдрна гэсэн үг үү? Энд одоо ингээ 30 гэдэн жил амьдарч байна. За тэгээд монголчуудаа одоо ер нь энэ нэвтрүүлгээр дайланд болоод бас юу захимаар байна. Энэ одоо Унгарын төгөөг ярьлаа шүү дээ. Унгурчууд одоо бас ингээд эртнийхээ одоо энэ сайхан бүтээлүүдийг ингээд ард түмдээ үлдээхэд тулд ямар их ажил хийж байна. Анханасаа бас юмаа яаж бодож хийжсэн талаар та их сонирхолтой яриа өрнүүллээ л дээ. Тэгээ ер нь манайханда монголчуудаа зориулаад та бас яг нэвтрүүлгээр дайланд болоод нэг мэд хүргээд бас нэг захиас юу хэлмээр байна. Гэхдээ одоо юу ч нэг хүнд сургаал альдид байхад нэг цэцэн дуулаад тийм айхтар хүн биш. Гэхдээ зүгээр ингээд гаднаас хөндлөнгөөс ингээд ажиглаад харж байхад бол энэ хоёр гүрэн манай одоо Монгол одоо өнөөдрийн түүхийн одоо их одоо манай төр улсын анхны одоо өвөг дээдсгэд байгаа хүн үгүрний одоо дахин ингээд 2 өдөр янз бүрийн юу сонслоо би илтгэлүүд. Ингээд тэгэхээр бид нар мажарууд бол юу гэдэг вэ өөрөө бас одоо хүн гүрний хаан бол Аттилагийн удам гэж энд ингээ гараад тэр нь бол нэг сүүлийн 100 хэдэн жил одоо Хабсбургийн монархийн үеэс өсвөлээд тэр түүхийн байсан тэр одоо ямар гэдэм одоо дурсамжийн аль болохоор арилгаж өвөг дээдсээс нь холдуулаад нэг өөр юм болов. Тэгтэл зүгээр одоо бидний монголчууд бол одоо дэлхийн хамгийн том одоо эзэнт гүрнийг олсон их одоо богд тэр Чингис хааны удам угсаа гэдэг мөртлөө бүх түүхийнхаа энэ юмнаас улам алсарч холдоод одоо энэ бол одоо ерөөс тийм учраас би ганц л юм хэлэх гээд байгаа. Аливаа нэг төр засаг бол их орон үндэс угсаагаа гэдэг ялангуяа 2 гүрэн бол цөөхөн жижиг гүрэн. Монгол 3.2 сая, Мажар бол одоо уг нь 10 сая байгаад одоо нэг 9.8 сая хүн амтай юм жижиг гүрнүүд. Тэр Америк шиг 300 хэдэн сая биш, тэр Герман шиг 83 сая биш. Тийм учраас ийм жижиг улс үндэстнүүд бол өнөөгийн
дэлхийн одоо хандлага бол ямар хандлага байна гэхдээ зэрэг одоо зүгээр манайханд ямар мэдрэмж байгаа нь дэлхий бол эргээд ерөөсөө идеологийн хуучин шиг идеологийн өстой алалцаанд орж эхэлж байна. Энэ Европ бол одоо тэр Европын холбоонд ирж байгаа том гүрнүүд тэр Франц гэдэг бол одоо хуучин тэр мейнстрим гэдэг байгаа тэр одоо гол одоо урсгал чиглэл бид бол ийм тийм одоо тийм либерал одоо юу гэдэг дэвшилт үзэлгээд тэгээд нөгөө бүх тэр юугаараа аливаа нэг жижиг үндэсний өөрийнх нь одоо манай залуучууд орчуулдаггүй гэдэг identity гэд нэрлээд байгаа өөрсдийнх нь одоо мөн чанараас нь холдуулаад угсаа одоо яг эн чинь Монгол хүн гэдгээс нь аль болохоор холдуулаад энэ байж байгаа шинэ одоо нэг Америк маягийн одоо амьдралын стилчим энэ юмруу ингээд орчих юм бол эн чинь тэрний чин дараа хоёр дахь одоо генерац чинь бол нөгөө Монгол гэсэн юм чинь арилаад алга болдог байхгүй. Гэхдээ зэрэг тэр Мажарогийн төр засгийн хэлж байгаа юм аль болохоор арилж алга болох гэж байгаа юмнуудаа сэргээж өөдөн датчил ирэх нөхөөс биш тэр дэнгэрийн мэр дээд ирээд үүд болох тэрх том янз бүрийн юу гэдгийг захим махим тэр бол байдгаараа явал тэнд хүрнэ. Хамгийн хүнд зүйл бол өвгдийн хийсэн тэр 200 жил 300 жилийн өмнө гаргасан тэр бүх юм бол бидний хамгийн үнэт зүйл байх хэрэгтэй. Тэгтэл төр улс гэдэг бол ерөөсөө тэр санамжийг байнга цааш нь авч явж дэлгэрүүлэх нь л бол одоо өнөөгийн тэр одоо баруун төвийн консерватив үзэл буюу манайх тэр уламжлал бол алга. Тэгэхээр үндэсний үг тэр зэрэг хүн болгон жоохон гэгэрэх хэрэгтэй байна. Үг түүхээ бол үнэт зүйлх зөвхөн нэг өнгөцгөн нөгөө хингуан хэлдгээр манай нөгөө алдартай Жанцсан нургаан хэлдгээр нэг монголууд нэг жилдээ нэг 2 удаа л нэг монгол гэдгээ мэдэрч нэг судас тариа хийлгдэг нөгөөх нь нэг цагаан сараар бүгд нэг монгол гэдгээ мэдээд нэг хүн болгон байх нь дээл юмс ч ингээд давхиж яана нөгөөх нь нэг наадмаараа ингэж босдууд нь таг марчдаг хин монгол гэдэг нь юу ч байхгүй яг нэг дэлхийн бүх төр давлгаанд ингээд тэгээд өнөөдөр л ялангуяа хоёр том гүрний хооронд байгаа бид нар шиг юм жижиг үндэстэн улс бол ерөнхийдөө байнгын одоо бодолтой байж ерөөсөө тэр нэг ингэ шуурсан өнгөцгийн юм байхгүй маш улс сууртайгаар одоо үг түүхээ одоо өвлүүлж үлдээ. Эдний ерөнхий сайдын нэг хэлсэн гайхалтай үг надад их зөв юм гэж бодогдیں۔ Тэр хүн нэг 3 жилийн өмнө юу ягаад уламжлалын их өргөө гэдэг юмныхаа нээлтэн дээр нэг үг хэлэх. Тэн дотор нэг 2 3 өгүүлбэр надад их сэтгэлдэх нийцсэн. Тэр хүн Урбан Виктор юу гэж хэлсэн мэхээр зэрэг бид нар бол 90 10 оноос тэр байж байхдаа тэр огт хэлдэггүй байж байгаа. Би тэр хэнийг жинхэнэ унгар хүн, мажар хүн гэж хэлэх вэ гэдэг. Асуулт байна. Монголууд хэнийг жинхэнэ Монгол ир хүн гүйл чи янз бүрийн хариулдаг шүү дээ. Нэг ямар гурван даваа мамаа тэдэн дуу муу гэдэг. Тэгтэл яшруулт ихэхгүйгээр бид нар ямар хүнийг гээд нэгдүгээр үедэр олон тондор бид гэж хэлж байгаа. Би гэж хэлэхгүй. Бид бол ямар хүнийг мажар хүн гэд нэрлэх хөхтрээ зэрэг өөр би одоо байж байгаа бол өөрийн үр хүүхэд. Тэрний аач гууч. Тэгээд цаашаа өөрөө дээрээсээ өөрийн эцэг өвөө элен цэвүүгээс өөртөө шингээж үлдээж авсан бүх тэр мэдлэгээ анжарын тэр бүх боломжтой мэдлэгээ тэр бүх хооч үедээ үлдээж чадж байгаа хүнийг бол бид нар жинхэнэ мажар хүн гэж хэлнэ гэж. Тэр бол одоо асар том энэс илүү одоо өөр эн чинь улсынцээ авч үлдэхийг одоо манай шиг өнөөдөр энэ оргоо босгоо хэцүү үед ялангуяа одоо ингээл тэр их орны тэр газар шороо инээ тэрэ одоо хааш нь ийш нь болгож байгаа байх нь юм л ярьж хэрэгдээд дээ шүү. Тэгэхээр зэрэг энэ үг бол ер нь маш их тийм одоогийн хэлдгээр бол зөв мессеж буюу өстой одоо сургамж үг юм. Эдний тэр ерөнхий сайдын хэлж байгаа юм харин нэгэн та ард түмдээ юу гэж хэлэх вэ тэр зүгээр бид муухайг нэг энийг л дамжуулж хэлмээр байна. Энд хин хинэн дээдхэн доотхон нунтхан бүгд одоо тэр сэхэднүүд нь бодож ухаарч иймэрхүү юмыг биелүүлээсэ ингэж бодож сэтгэж энэ жижиг тэр сайхан өвгдөөс уламжуулсан тэр их том газарнуудыг хийг одоо авч үлдэх уламжил жаншил ёс зүгээ хадгалж үлдэхэд ийм л юм чухал юм шиг санагдав. За маш их баярлалаа. Тэгээд танд эрүүл их сайн сайхныг хүсье. Тэгээд та одоо Монгол орныхоо төлөө энэ хэдийгээр энэ
одоо энэ Унгарт 35 жил амьдарсан боловч одоо Монголынхаа түүхийг судлаад ингээ сайхан монголчуудтайгаа уулзаад ингээд Монгол дээлээ өмсчихсэн. Тэгээд 30 жил биднээс шалцгүй. Социализмын өвдөл дээлтэйг явдаг байсан нэг дээлтэй Монгол. Тэгээд ийм сайхан одоо өв соёлоо бас өөрийнхөө хэмжээнд бас ингээ сайхан хадгалаад хамгаалаад тэгээд бас ингээд монголчуудтайгаа сайхан ингээд бидэрт бас зориулаад энэ сайхан одоо Будапешт хотын тухай сайхан ярьж өгөө. Тэгээд сургаал сайхан үг бидэрт хайрлсан. Маш их баярлалаа. Тэгээд ерөөлийн сайн сайхан нэг Монгол хүний ядаж хэр талд ингээд уулз өгсөй хүмүүс уулзаад нэг хаанаас юм хэрэг зөрөг гэдэг шиг гинт нэг Монгол та Монгол гэдэг чинь. Тэгээд өстөө нэг тэнгэрээс янз бүрийн битрийг удирч ин дөө өгчүүл уулдуулж явах шиг байна. За ерөөл. За маш их баярлалаа. За Буда шилтгэн буюу Буда цайз нь Будапештийн хамгийн сонирхолтой объектуудын нэг юм аа. За үнэн хэрэгтээ энэ цайз нь үзэр үйлчлэгээ, тээвэр, зочид буудал, ресторан гэд бүхэл бүтэн бие даасан хот дотор хот гэж хэлж болно. За энэ цайз нь олон үйл явдлыг туулж одоогийн дүр төрхөө авч үлдсэн учраас Будапештийн түүх соёлын зүрх биш юм а гэхэд ядаж түүний чухал хэсэг юм аа. За 1241 онд монголчууд довтсны үр дүнд Буда Пешт хотууд нэлээд сүйтсэн түүхтэй. За үүний дараа 1247 онд Унгарын хаан 4-р Белагийн санаачлагаар Дунаа руу харсан толгод дээр хамгаалтын бэхэлтийг буюу одоо хааныхаа цайзыг барьсан түүхтэй. За үүний үр дүнд Хэрмийн эргэн тойронд Хэрэм дотор Буда хэмээх хот бий болсон юм аа. За 15 дугаар зууны эхээр Люксембургийн хаан Сигизмунд Буда шилтгэнийг улам томруулж тухайн үеийн Европ дахь томоохон цайз болгосон юм аа. За тэр үед Буда хот Унгарын хаант улсын нийслэл болсон. За гэвч Унгар улс 1526 онд тусгаар тогтносон улс байхаа болсон. За энэ нь Османы эзэнт гүрний айрам ялсан Мохагсын тулдааны дараа болсон. За Туркууд хаант улсын нутаг дэвсрийг бүхэлд нь тэр дундаа Буда хотыг эзэлсэн юм аа. За энэ хот нь асар том эзэнт гүрний захад оршиж за улсын хувьд бол чухал үүрэг гүйцэтгэхэ байсан түүхтэй. За бараг 150 жил Туркийн ноёрхлын үед цайз нэлээд нурж унсан. За 1686 онд Буда цайзыг бараг 40 хоног бүсэлжээж за дараа нь туркуудаас буцааж авч чадсан юм аа. За Буда цогцлборыг сэргээн засварлах ажил 18 дахь зууны ихэнх хагас Ромын эзэнт гүрний эзэн хаан 6 дугаар Чарльз цайзыг сэргээн засварлах тушаал өгснөөр эхэлсэн. За энэ нь 1749 он гэхэд нэлээд дууссан гэж үздэг. Гэвч 1849 онд Артур Герген хувьсгалчдын айрам түүнийг шатааж ирсэн юм аа. За ингээд хааны ордонд 7 жилийн дараа сэргээгдэж 1875 онд шин цайз барих ажил эхэлсэн. За уг төслийг Унгарын мастер Миклош Эбл удирдсан. За барилга бараг 40 жил үргэлжиж 1915 онд ашиглалтанд орж одоо хүртэл сүндэрлэх болсон. За шинжлэгдсэн Буда ордон тэр даруй Европт хамгийн үзэсгэлэнтэй газар гэж нэрлэгдэж ирсэн юм аа. За Унгар улсын хувьд бол шинэ зууны бэлэг тэмдэг болсон гэж хэлж болно. За гэвч энэхүү цайз бас л Хабсбургийнхны хаан ширээнээс буулгахад нэлээд устсан. За дараа нь Дэлхийн 2 дугаар дайны үеэр фашистуудын командлын штаб байрлаж байсан учраас 1944 онд Будапешт хотод тэр дундаа цайзын чөлөөлөх тулдаанд нас болж бол маш их эвдэц сүрсэн. Германчууд байрнаас хөөгцсөн боловч их буугаар буудаж Буда цайзын барилгуудын цогцлбор бараг бүрэн сүрсэн байна. За сэргээн босголт улс орноо чөлөөлөгдсөний дараа шууд эхэлсэн. За энэ үеэр цайзын анхны хэв маяг нь бол эрс өөрчлөгдсөн байна. За бүрэн сэргээн засварласан хааны ордон 1966 онд анх одоо гаднах засвар нь дууссан. За дотоод заслал нь 1980 онд л дууссан юм байна. За одоо болтол Буда шилтгэний нутаг дэвсгэр цэргийн засварлах ажил үргэлжилж байна. За өнөөдөр Буда цайз нь Будапештийн гол үзмөрүүдийн нэг. За энэ бол нэг төрлийн хот дотор хот олон сонирхолтой газар объект байдаг. За дундад зууны үеийн цайзын туур Будапешт хааны ордон, неоклассикийн загвартай Шандр ордон, за хожим үеийн готик стилийн Матиас сүм, за загасчдын бастион, Унгарын үндэсний галерей, за 100 гаруй мянган урлагийн бүтээл агуулсан тус улсын урлагийн гол музей юм аа. За мөн түүхийн музей зэрэг дурдж болно. За Шандорын ордон 1978 он хүртэл энд агуулах байсан. За 2003 оноос хойш Унгарын ерөнхийлөгчийн албан ёсны үүргээ энд байрладаг юм байна. Энд бол жилд нэг удаа л дотгошоо орох боломжтой юм байна. Яг гэвэл бус цагт нь бол ерөнхийлөгчийн албан үүргээ байрладаг болохоор оруулдаг юм байна. За 9 дугаар сард тус улсын өв соёлын байнгын үзэсгэлэн энд болдог. За энд бол ордны үүдэнд бол байнга одоо харуу солигдож байдаг юм байна.
За тэр миний хойдолд харагдж байгаа ордонд бол урд нь яг одоо Унгарын хаадууд амьдарч байсан ордон байна. За тэгэхээр тэр ордон дотор одоо бол үндэсний номын сан, за мөн үндэсний түүхийн музей, үндэсний галерейнууд одоо ингээд музейнууд бий болсон юм байна. За сая очисон чи хаалттай байна. Ерөнхийдөө юунд номын санд нь бас нэг ороод гарах гэсэн чи бас хаалттай байна. Тэгээд ямар ч дахиж ирж энэ бүхнийг сайн сонирхмоор юм байна. Үнэхээр тийм яваад баршгүй үзэх харах юм ихтэй юм байна. За үзэгчдээ ингээд Будапешт хотоор аялсаар байна. За өнөөдөр бол энэ Будагийн энэ өндөр одоо уулын хэсэгт байдаг Буда хотынхоо за Гелертийн уулан дээрээс одоо энд хамгийн өндөр дээрээс нь шахуу та бүхэнтэйгээ мэдчилж байна. За энэ Гелертийн уул бол холоос харахад энэ эргэн тойрон өндөр уул харагддаг. За дээр нь эрхчлөөний маш өндөр хөшөө сүрлэг харагддаг. За энэ эрхчлөөний хөшөө бол ер нь хүн холоос хараад нэг Америкийн эрхчлөөний хөшөөтэй андуухаар за ерөнхийдөө уулын хаяг ороод дээр 46 м өндөр урт тийм хөшөөс өндөрлж байд юм байна. За энд ингээд өдөржингөө гоё хүмүүс маш их жуулч тэр зугаалт юм байна. За доороосоо дээшээгээ энэ өндөр их зуулны дээр ингээд гоё замнууд хийцэн. Тэгээд яваад өдөржингөө ингээд бараг 2-3 цаг болж байна. Тэгээд энэ сайхан агаарт яваад энэгээр зураг сөргө авахд явж байна. За энэ эрхчлөөний хөшөө бол мэдээж Унгар улсын эрхчлөөг бэлэгдсэн хөшөө 1945-аас 1947 оны үед 2 жилийн турш барьж байгуулсан юм байна. За тэгээд энэгээр бол айгүй сайхан өдрийг өнгөрөөж байна. Тэгээд дээрээс харахад бол мэдээж энэ Пешт хот бол одоо та бүхэн харж байгаа бах. Энэ Пешт хот бол ерөнхийдөө энэ Дунай мөрнөрөө таслагдаад тэгээд цааталтаа болохоор ингээд дандаа энэ тэгшин газар байрладаг. За хот бол дээрээсээ ингээд алган дээр тавьсан юм шиг харагддаг. За Буда цайз дээрээс бол яг ингэж бас харагдахгүйсэн. За та бүхэн энд ирэх юм бол энэ Гелерт уулан дээр заавал гараад за энэ Пешт хотоо дээрээс нь бас хараад ер нь энэ Дунай мөрөн дээр байгаа одон тооны гой гүүрнүүдийг хараад ингээд сайхан ингээд суугаад өдрийг өнгөрөөж болохоор юм байна. За ингээд та бүхэндээ Будапешт хотоо танилцуулах өдрийн аяллууд маань үргэлжилсээр байна. Надад зүг байгаарай. Энэ Гелерт уулан дээр нь хаад явж байна. Өстой гоё юм байна. Тэгээ намаа хүмүүс юм үзээгүй юм шиг юм болгоны гоё гэдэг. Гэхдээ үнэхээр ингээд энэ хүмүүсийн хийсэн хотод очиод хүмүүс зориулж хийсэн энэ олон тооны цэцэрлэгт хүрээдэн тэгээд энэ гоё нэг юм жижиг нэг уулын ороог хүртэл ингээд гоё болгоод янзалцсан иймэрхүү юмнуудаар явахаар өөрөө ирэхгүй гоё байна гिचээд идэг шүү. За Гелерт уулан дээр гараад тэгээд эрхчлөөний хөшөөн дээр очичоод засартай байна. Тэгээд ямар ч үдэг гэсэн энэ сайхан газраар тал өдөр өнгөрүүлж байна. Өстой гоё. Өстой гоё байна.